Энэхүү эрх хоригч намын талцал засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлж эхэлсэн. За эхлээд Зандан шитрийн засгийн газрын хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатарыг танхимаас явуулж оронд нь энэхүү эрийг томилсон бол өнөөдөр өглөө Шадар сайд Амар сайхныг чөлөөлсөн юм. Түүнийг танхимынхаа эсрэг конопт арсан гэх шалтгаанаар улс төрийн хариуцлага хүлээлгэж албан тушаалаас нь чөлөөсөн гэх тайлбарыг засгийн газар өгсөн бол Шадар сайд Амар сайхан өөрийн өсөлт дээр ажиллаа өгсөн хэмээн мэдэгдээд байгаа юм. Зунгийн сэтэлтэй буруу аргаар, хууль ус аргаар, үндсэн хуулийн ус аргаар төрийн эрхийг авах гэсэн юм хууль ус үйл ажиллагаа дамжирсан. Харамсалтай энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсийг зурж уриалж гишүүдийг дарамтлж ажилласан. Тийм учраас одоо би Шадар сайд Амар сайхан сайдыг бас ажлаас чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерөнхий сайдын өрөөх нэгэнд бидний байрлуулсан хариуцлагатай ингээд нийцэхгүй байна. За ерөнхий сайдын ил мэдэгдлээс ердөө 10 хүрэхгүй минутын өмнө Шадар сайд Амар сайхан өөрийн цахим хаягта Зандан шитрийн тэргүүлэн үүрэг гүйцэтгэж засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн засгийн газраас гарч байгаагаа мэдгдсэн байсан юм а. За ингээд тэрээр засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийн итгэлийг алдаа зогсохгүй улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, за гадны нөлөөнд өртөмтгий, дотоод дороодлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна. За ийм нөхцөл үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул засгийн газрын гишүүн Монгол улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Зандан шитрийн засгийн газараас гарахаар шийдсэн болно хэмээн бичсэн байсан юм а. За ийхүү гомжойн Зандан шитрийн засгийн газар байгуулагдаад 3 сар өнгөрч байгаач танхимынхаа 2 сайдын суудлыг сэлгээ хийгээд амжсан байна. За энэ байдлаас дүгнвэл улсын хурлын чуулганаар түүний засгийн газрыг огцруулах хэсэг асуудалд эсрэг байр суурьтай оролцсон болон хангалттай дэмжлэг үзүүлээгүй гишүүдийг танхимаасаа гаргах үйл явц цаашид үргэлжлэхээр байна. Тухайлбал хүн намын дарагт орж хандл гэхэд засгийн газрын хувь заяа яригдж байх үед дэмжлэг үзүүлэх нь бүхэл төрийн орднорч үзэгдэхгүй алга болсон. Харин улсын хурлын гишүүн Зол жаргалын хамаарал бүхий компаниар бойкот хийх замаар эсрэг байр суурь илэрхийлэхийг нь хорж чадсан гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм а. За энэ мэд түүний засгийн газрын хувь заяаг дэнслэх үед хамт зогсоогүй гишүүд болон сөрөг хүчнийхэнд улс төрийн хариуцлага хүлээлгэж засагт хамтрахгүй байх магадлалтай болоод байна.